Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Жу Зицэн. Аав. Бид хоёр уулзалгүй 2 жил гарав боллоо. Гэвч юунаас ч илүү аавын минь цаашаа явж буй тэр төрх миний ой ухаанд хадагдан үлджээ. Тэр өвөл эмээ маань тэнгэр дэвшин аавч ажилгүй болж хагцхын зовлон гачигдахын гай арараасаа нүүрлсэн хүндхэн жил боллоо. Би аавдаа дэм болж эмээгийнхэн ажил явдлыг амжуулж хад буцах санаатай Бээжингээс сүүж бод очлоо. Аав намайг галтрэгний өртөнөөс тосож яваад хамт гэртээ ирвэл бүх юм ундуу сундуу байхыг үзээд өөрийн ирэхгүй эмээ минь бодогдон хоолой зангирч нүдэнд минь нулимс цээлэгнэв. Аав, хорвоогийн жам хойно уйлаад яах вэ? Өгсний хойноос үхэлтэй биш гинэ. Гэрийнхэн эд хогшлыг зарахын зарж зармийг барьцаалаад аавын өр ширийг барагдуулж үлдсний оршуулгын ажил зарцуулав. Ажил явдлаас ч тэр аавын ажил албагүй болсноос ч тэр хэд хоног гэрт хөндөй хүйтэн оргиод их л дүнсгэр өнгөрлөө. Ажил явдал дуусмагц аав ажил хөөцөлдөхөөр Нанжин явах болж би Бээжин рүү буцаж хичээлдээ суух тул зам нийлэн галт тэргэнд хамт суулаа. Нанжинд очиж найзтайгаа уулзсан нэг өдөр өнжөөд маргааш нь мөрнийг гатлан Пүкөө хурж өдөөс хойш нь галт тэргэнд сууж Бээжин явах санаатай байв. Аав ажил ихтэй тул намайг гаргаж өгөх хэсэг нь тодорхой бус ажээ. Намайг дэм буудлын таньдаг ус түгээгчтэй сайтар загсан хэдий ч сэтгэл нь амарсангүй. Түүнд найдаж боломгүй санагдаад байгаа бол та их л эргэлзэж буй нээлт. Би хэдийн 20 нас хүрчихсэн Бээжингээс нааш цааш хэдэнтэй яваад үзсэн тул ингэж сөр болох дими санагдана. Аав баахан тэнэгэлзэж байснаа өөрөө гаргаж өгөхөөр шийдэв. Би хэрэггүй гэж хичнээн ятгаад тусыг олсонгүй. Надад яарах хэрэг юм гэд огтхонч халгаасангүй. Бид мөрнийг өнгөрөөд галт тэрэгний өртөөнд ирмэгц би тасалбар авахаар явж аав ачаа тэшээ харж үлдэв. Ачаа бараа их учир тэш зөөгчд мөнгө өгч галт тэрэгний тэнд хүргүүлэх болсон тул тэдэнтэй үн тохирох хэрэг гарлаа. Тэр үед аавын минь хэлж ярьж байгаа нэг л бүтлгүй мэт. Өөрөө л оролцохгүй бол болохгүй юм шиг боддог байж. Эцэст нь хөлсөө тохирч намайг галт тэргэнд суулгалаа. Хаалганы ойролцоох суудал сонгоход нь аавын хийж өгсөн бор ноосон цамцыг дээр нь дэвсэв. Болгоомжтой яваарай. Шөндөө сэргийг байна шүү. Даарч хөрөв гэж баахан сануулахын зэрэгцээ ус түгээгчд давхар захихаа мартсангүй. Тэд мөнгнөөс өөрийг мэдэх биш. Димим хийх юм. Өдий болсон хүн өөрийгөө аваад явж дөнгөх байлгүй дээ гэж дотроо инээд хүрч суулаа. Одоо эргээд бодоход би тэр үед дэндүү ухаантай байж дээ. Аваа, одоо буцтаа гэж намайг хэлэхэд цонхоор гадагш харж байснаа. Би яваад хитэн жүүрж яваад ирээ. Наана байж угаарай гэв. Төмөр замын тавцангийн хайсны цаана хитэн аймаачин үйлчлүүлэгчээ хүлээн зогсоно. Тийш хүрэхийн тулд эхлээд төмөр зам гарч цааш буугаад дахин 70 өд мацаж байж очихоор байв. Аав нилээд тарган тул тийш очиход тийм ч амаргүй. Намайг яваад ирье гэхэд зөвшөөрсөнгүй. Толгой дээрээ жижигхэн даавун хар малгай өмсөж том хантаазан дотуур хар ногоон өнгийн урт хүрм өмсжээ. Аав майжгна явсаар төмөр зам хүрээд цаашаа их л болгоомжтой бууж харагдана. Гэвч ахаад 70 өд мацаж байж тавцсан хүрэх тул тийм ч амар байхгүй нь ойлгомжтой. Тавцангийн үзүүрээс 2 гараараа зүгдээд хөлөө тулан зүтгэж байгаа тарган хүн их л хэцүү харагдаж байв. Тэр үед аавыгаа өрөвдөн нулимс минь тэр дороо урсан гарсан боловч хүмүүсээс зовоод даруйхан арчлаа. Аав хэдэн жүрж тэврээд наашилж яваа харагдав. Ахаад л төмөр замыг давах болсон учраас эхлээд жүржээ тавьж угаад өөрөө араас нь авиран гарч жүржээ түүн цуглуулад наашлав. Би аавыг яаран түшиж яваад хамт орлоо.
Жүржээ бүгдийг миний хүрмэн дээр асгаад хувцаа говж санаа амарсан бол та хэсэг азнаад би буцлаа. Очоод захиа бичээрэй гэлээ. Цааш хэд алгаснаа эргэн хараад одоо ороо. Дотор хөнгөө байна гэд нааш цааш холхих олны дунд уусан алга болов. Би аавын барааг далд орон ортол харж зогсоод бутж суудалдаа суусансан. Энэ үед миний нулимс ахаад л асгарлаа. Сүүлийн хэдэн жил аав бид хоёр нааш цааш хэдэнтэй ирж буцжээ. Гэр орны маань өнгө төрөх улам дорцоор байлаа. Аав минь хар залуугаасаа гэрээс гарч амьдрахын тулд юу эсийг хийлээ. Гэвч насны эрхэнд ингэж зүдэрнэ гэж хэн санах байд? Илэрхий дороотож байгаагаа хараад сэтгэл санаа нь эмзэг, баярлаж гомдох нь амархан болжээ. Гэр орны аахар шаахар ажиллаж түүний уурыг барна. Айжмдаа аав надад өөрөөр хандах боллоо. Гэвч 2 жил бийсээ хараагаа утсан учраас миний бүтлгүйг мартаж орхиод намайг л санан хүлээдэг болжээ. Намайг бээжинд ирэхэд ааваас захиа ирсэн байлаа. Миний бие сайн, мөр минь их өвддөг болсон. Биер савхаач барьж хүчрэхгүй боллоо. Бодвол хадан гэртээ явах цаг минь дөхөж байгаа биз. Энэ хүртэл уншаад нүдэнд минь өөрийн эрэхгүй нулимс дүүрч хар ногоон хүрмэн дээр том хантаа зөмссөн аавын минь цааш алсран холдож буй тэр төрх бүрлдсэн торолзон үзэгдэх шиг болов. Аавтайгаа эргэн уулзахын ерөөл талбий да. Төгсөв. Орчуулсан Шагдар Сүрэнгийн Бат жаргал.